Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр миний амралтын өдөр. Тэгээд бид хоёр одоо хайчих байгаа үе. Тэгэхээр Накамигурод ирдэг Starbucks явж байна. Бид хоёр Шибуяки дээр ирсэн байна. Одоо эндээс нэг дамжаад Накамигурод явлаа. За одоо Starbucks-ийн ойролцоо ирсэн байна. Одоо алхаад тэр хүний харагдаж байгаа. Гэтэ оочор хэр байхыг яг сайн мэдэхгүй нэг шалхахын үед. Өнөөдөр хагасаа өдөр амралтын өдөр болохоор хэр их оочортой байхыг мэдэхгүй байна. Шууд олчиж магадгүй. Аль эсвэл цаг авч ийж магадлалтай. Let's go. Let's go. Дөрөв давхар үрж байгаа юм байна. Тэгээ аль давхарт нь сууж болох юм. Кофений үүр ингээд ууж байгаа. Эдрийг бас сонирхол үзэж болно шүү гинэ. За явцгаая. Өнөр нь бүр амар гоё үнэртэй заяа. Гид содод ажиллаж чадах юм даач тэгээ. Одоохон дагаар чи холоог болох шиг. Хойд нь ингээд энэ пицца хийж. Вау. Энэ гараа содод байна. Энэ гурыг ингээд аваад нийтдээ 2425 йен болсон байна. Пиццанаас харагдаж байгаас энэ том юм байна тий. 2 хүнд бараг хэмжээтэй салхаар. Би хатнаас гоё амтаар гэсэн нэг авсан. За яадаг юм аа. Төөсөө үлдсэндээ одоо бүр нэг ичлээ пиццанаас. Пиццан ямар санагдаж чинь чам. Гоё юм. Хан дотроо болохоор пистачио гэдэг нь шүү дээ. Ногоон хөтөө санар. Тэрний кремтэй гэсэн. Тэгвэл гоё. Үнэхээр гоё юм байна. Энд ингээ хойч кофений үүр буурч маш том. Тэгээд одоо эндээс ингээд буурч байгаа. Дээшигээ ингээд яваад энүүгээр ингэж хараатаагаар дамжаад кофенууд нь дээшигээ савлагдаад хамгийн дээд гэтлэгддэг байгаа. Тэгээ ямар ч тач хэдүүлээ одоо би нэг давхартай байна. Тэгэхээр нэг давхараасаа дээшээ ингээд яг гоё стараалтай гоё яваад харуулдаг гэж бодож байна. Тэгээ ийшээ явах хэрэгтэй.
болохоор одоо ингээд ийм кофе болон кейкнүүд зардаг. Тэгээ энд болохоор бид хоёроо хамгийн түрүүнд орж ирэхэд очрлжсэн бэкери. За одоо биш шээ. За одоо ингээд хоёр энэ болохоор ингээд усан төрлийн ургамлын цай хандлуулж ингэж уух боломжтой болохоор юм. Тэгээ эн чинь юм бүрхэн жижигхэн юм тартнууд бас. За ингээд нэг юм бүгд тойроо юм байна. Энүүгээс бэлэг дурсах хэсэг байгаа юм байна. Энэ уга цай хамтлагдаг юм шилнүүд байгаа юм байна. Ерөнхийдөө үнэн хэд байгаа юм бол ойролцоогоор энэ дээр бол бичээгүй шиг. Энэ нөгөө саний тийм энэ 2630 гинэ. Энэ дээр ингээд ерөнхийдөө бичсэн. Дандаа 2000-аас дээш л байгаа юм байна. Энэ саний хан дээр сайн юм шүү дээ. Жижиг аягнууд янз янз байна. Энэ хөөргө жижиг юм байна. За одоо ишиг юм. Наад эндээс ингээд өмнөрлж байгаа явж болох юм шүү дээ. Гоё юм шүү дээ. Nice. Айгуу гоё юм шүү дээ. Гоё жинс юм. Янз бүрийн төрөл бүрийн. Айгуу гоё юм. Би бүр энийг бүр оомар санагдчихлаа. Тийм байгаа. Маш айгуу гоё юм шүү дээ. 50 грамм минь персон 52 гинэ. Эндээс ингээ грамцад авч өгөх юм байна. Аль нэг юм авах уу? Аль нэг л гоё байсан ч юм. Илнэ. Айга хайна. Ямар вэ? Аллашиндээ ч гоё юм байна. Амар гоё. Бариштэй байна. Хичтиг нь авах гоё юм. 15 минут дахиад үлээх юм байна. Тэгвэл хоёулаа дэшээ гарыг. Ийм хэсэг нь гоё. Ишин нөгөө чивэстэй. Stop boy. Японы хамгийн том Starbucks хүрч ирлээ. Өнөөдөр Starbucks гоё өдөр. Айгаа гоё. хамгийн дээд.
Ёо, энэ доошоо хадаа. Нэг давхар хүртэл харагдчихэв. За ингээд нэг давхар, дөрвөн давхар нь бүгд дууслаа. Одоо доошоо лифтээр хоёр буугаад энэ цай маань одоо 15 минутын дараа бэлэн болох учраас тэр хүртэл нэг давхрын бэлэг дурсгалын хэсэг дээр очиж гоё та юм сонирхож харагдаж байна. За орцгой дөрөв давхар бэлчлээ. Их нэстэ болох юм тийм. Кофенуудын төрөл нь тэнд байна. Энд чинь ингээд кофенууд грамлаж зард юм байна. Доотлол нь бас ингээд савлсан зарж байгаа юм байна. Тэгээд энэ хэсэг нь бэлэг дурсгалын хэсэг байна. Яа хөөрхөн тий өнгө нь гой өнгөтэй. Тэр цаатлын ярьсан тэр юу хартаа хацыг дэвтэрний ёо бэлгэнд үзүү. харин тийм байгаа. Starbucks. Цагаатаа хөөхөн уутанд хийж өгд юм бэ. Гаргаа үзүүлж. Тэгээд доторх нь юм Starbucks нэгдсэн салбарууд нь байгаа зү. Яг ийм үйлдвэртэй кафе 2014 он Сеатл, 2017 он Шанхай, Милан, Токио, Чикаго. Вау. Эндээс очиж дуухан махан уу? Оохмаа охин толгой тэнгөө чирчи. Амар их очиртой байна. Тэгээ манай дүү сандал авах гэсэн чинь тэр өвөө очоор оромсон суудсан. Банцтай тийм бодлоо доошоо хатчихсан буцааг өрөөдөртэй гинэ. Ийм коктейлүүд байна. Эспрессо коктейл. Яа, чамаа би яг сэгүүгээ явж байхад чи харсан чи яг нэг өвөө очиж сууж идэг гинэ. Чингүүний оройдчлоо доо бодчихсон. Очижсэн. Иртгэж шиг харж идэг гэж тий. Нартаа энэ кофетэй коктейл хүртэл гардаг юм шиг. Сонирхолтой байна. Юу вэ? За бид хоёр сая 3 давхраас нь коктейл авчлаа. Тэгээ кофетэй коктейл энэ салбарт нь ганцхан зарагддаг гэсэн болохоор амсалж үзье гэж бодоод авсан. Тэгээд одоо 15 минут хүлээх юм байна. Энэ дугаарахаар наадлын техникс нь үжиж аваад гэсэн. Тэгээд тэр хооронд энэ хавийн гоё хэсгүүдийн танилцуулах гэж бодож байна. Манай дүү доошоо сая тирамис авах гээд явчлаа. Бид хоёр коктейл авахтаа нэг кек идэх гэж бодоод мартсан байна авахаа. Тэгээд энэ хажуудалд үдчихэж байгаас нь хоёр хүн амир уухай тэг хүний идчихэж байгаа юм харуулаад. Одоо болоогүй. Болоогүй харин чи бүр төрүүлээ үрээд. Ямар гоё санагдсан. Харин тий ёо би сая тэнд сууж исэн баггүй юу? Тэгсэн чи саяны нэг энд сууж исэн өвөө исэн штэ. Тэр өвөө чи ирснээ юм аваад буцаа яваад өгсөн. Тэнгүүд нь гялс ирэл суучлаа. Танаас яг гоё судлаа аваад байж байгаас гэж бодчихсон. Аха. Тэгсэн чи ярина ашиггүй яг ирээд юм аваа явчтیں۔ Суугуу яахгүй гэж бодож ирсэн гялс ирэл суус. Энэ хажууд баруун тал сууж байгаа хүмүүс аваад. Тэгсэн чи яг хөдөлгөөг угсаж яхад нь би ирээ суудсан. Тирамис угаасаа ингэж тавигдсан юм уу? Чи нураагаад ирсэн юм уу? Суурин сонирхолтой. Вау, ямар гоё харагдчихэв.
коктейл уугаад бараг дуусчихээ. Айгуу дэжгүй гоё амттай ингээд. Нэг бас яг гоё кофений үстэй. Амар гоё. Тэр чи хэдэн цагт ирлээ? 12 хүрч яваад орж ирсэн. Одоо 3 цаг болчихно. Өдөржингөө байгаад байвал байгаа. Айгуу гоё. Тэг хүмүүс тасрахгүй араараасаа орж ирээ. Дараад нэрээ гэж бодож байгаа хүн байвал эртэрээрээ гэсэн үг. Тийм нэрээ энэ одоо Starbucks яг хажууханд ингээ гол урсдаг Мегурогава гэх нэртэй гол урсдаг. Тэгээд хавар яг 4 сар яг сакура цэцэг дэлгэрэх үеэр айгүй гоё хэрэгтэй юм лээ. Бид хоёроос нь дээр ирсэн тий. Тэр чи яг 4 сар төлөө. Яг ирээд ирсэндээ гоё бичлэг хий гэж бодсон боловч амар их очиртой байсан. Тэгээд бүр тэр өдрийнх нь бүгд цагаан дууссан. Одоо юм сакура цэцэг дэлгэрэх үеэр бол аль болох эртхэн шиг л ирэхгүй бол айгүй их үнэтэй идэг. Хүн тасардгүй юм байна уу? Тэгээ одоо би таадад харуулъя л та. Энэ хэсэг нь ингээд ийм ингээд модтой агуулахгүй битүү. Ингээд хардаа энэ моднод бүгд сакура цэцэг ингээд дэлгэрээд ягаан өнгөтэй болчдөг. Айгуу гоё харагддаг. Тэгээ ингээд дагаа гол урсаал. Тэгээ тоозаймаа. Вау. Дээр орой ирэхэд айгуу гоё харагдсан тий. Гэрэл нь хасаад сүртэй харагдсан юм чинь. Одоо энэ өдөр болохоор бас их гоё харагдсан.